Эзэн эрхийн аялгауны эзэн ижээ. Хөрс талтан дэлхийгээс хүмүүн олон зонгоо харж түмэн сайхан ихшгийг төгөлтөр их үрсүүд минь ирж буман суу мэдлэгийг бултаар үрсүүдэд түгээх гэж ариун их амин хүчтэйг түмэн их суу ухаадыг хөх Монголын босоо голчуудыг хүмүүн алтан заяаны түмэн эрхэм дээдсдэнгүүдийг төөрөн байх амин мөрсүүдийг түмэн олондоо эв нэгдэлтэйгээр нэгэн болгохын тулд өөртөө гэсэн андыгаа олохын тулд хөрст алтан дэлхийгээс нь хүүх тэнгэртээ үйлээ хийхийн тулд төвшин сайхныг цогцлоон байж түмэн амгаланг нэгтгэн байж хэлхээ сувдаа нийлүүлэн байж ээрүүл утсаа эргэлдүүлэн байж энхэн нартад үйлээ хийндээ хатан бий. Түмэн их учиг онсыг ухан байж түнтгэр их үйл хэрэгээ танин байж омглон их зүрхээрээ чагнан байж огшуун их сэтгэлээрээ танин байж ерөөл их хутгаараа залан байж ертөнц их жаягаараа зүхнүүлэн байж замбуу твийн их наран доор заяа их үлсээ төвшөткөн байж захгүй ил нартад ерөөл их хүслээрээ ертөнц их жаягаа цуурай тулсан ухаантай нь бий билээ. Хөх Монголын их сэрхүйднүүд сэрх их цагтаа эзэн эрхийн инэл их аялгау хүгэн бууж ерөөл их хутгаа дэнслүүлэн байж үнэн худлыг нь сануулан байж өршөөлт их заяагаа мэдрүүлэн байж үнэн мөн түүхээ дэлгэх нь энэ билээ. Энэ нартад хин хүмүүн нь байсан ч төрийн их ахас ихсэн байсан ч өрх гэрийн ноён хатнан байсан ч өнөд их тэнгэрээ танин ухаж өршөөлт их замбуу твийг санан байж үүлээ ухсан бол үнэн мөн учгаа тайлсан бол энхэн замбад үүлээ дүүргэж үйл юугаа дүүргэсэн бол хөх тэнгэрт таниулан байдаг билээ. Энэ нартын их үрсүүд та нар хөх толботой хөх ястаагаа мэдэж төрийн их ухааттайгаа мэднэ атал харин хүмүүн заяа замбуу тэв хийх их үйлс бүхнээ мэдэх нь хэр болдоо. Таниж ухсан нь хэд болдоо үрсүүд минь. Иглэхэн зээлхэн хүг аялгуугаа барин байж ингүй сайхан хөлгөлөн байхдаач хэрэг бүхнийхээ их учиг хийх үйлс бүхнийхээ дэнсийг танин байж ухдаг юм а. Энэ л их хөх шорооныхоо эзэн нь гэдгээ та нар мэдсэн бол энэ л их цагийнхаа үйлс хэргийг дүүргэхээ таниж ухсан бол энэ цагт хийх үйлсээ нэг дүүргэх нь яагаа вэ? Амгалан байж өмгөөлөх их ухаанаа хаана гээгээвэ? Орчлон цагийн ертөнцийн огторгой сав шимийн амин зүрхэн болсон энэ л их хөрст шороо энэ л их дахин олдошгүй ховор эрднийг хөх нуруутан өрсүүд минь хөх нуруутангуудын алтан ургийн хам минь үйл хэрэгээ хизээ та нар минь хийж эзэн нь гэдгээ хизээ та нар минь ухацгаах вэ? Өрсүүд та нар үйлсээ дүүргэж бол өнөд их цагтаа та нар минь хариу нэхэх дааг бүхнийг минь харан байгаарай даа үрс минь. Энхэн нартад зоос юм бөний төлөө амиа алдхан биеэж хүртэл хайрлахгүй үрсүүд минь хөрст их хийжээсээ авсан бүхнийхээ дэнсийг юугаар та нар хариулах вэ? Хөх тэнгэрийн их үнэний хөх тэнгэрийн их жайгийн бас нэгэн их ухаан нь болох
хатуу их жаяг нь болох. Үрс балчуудаараа хариугаа барих гэв. Хөрс их шороог минь, хүй их хөдсөн дээлийг минь ухан байж, энэ нартад яах гэж ирснэ, ямар үйлсийг дэнслэх гэж ирснэ, хизээ та нар минь ухах билээ. Ерөөл их заяагаараа ирсэн байж болно. Мөн хөх тэнгэрийн ивэлэр ирсэн ч байж болно. Харин хөх тэнгэрийнч бай, хатан миний алтан гурвалжингийн гэрээ ясааг минь. Дахин та нар нэг толдож нэг ухаарай та. Алтан их гурвалжинг минь, энэ л их замбуу твийн үрсүүд, миний олон балчрууд та нар минь. Дэлхий их ижи тэнгэр эцэг хоёроо үйлс хэрэгээр нь дэнслэн байж, хатуу бүхнийг минь нөхөн байж, дээл бүхнийг минь хамгаалan байхаар юм шүү. Харин та нар минь юу л хийж байна та? Ямар үйлсийг дүүргэж байна та? Бугшмал хатуугийн 550 шалтгаан, энэ цагийн хар nii гэмээ үрсүүд та нар минь цогцлоочход үйлс их хэрэг заяага умартаа юу та? Иргэн байж нэг харцгаа, игэлгүй их үйлсээ санацгаа миний үрсүүд. Энэ нартад дэлхий их шорооч нь, хатан миний хүцэн их дээлэн, лугшин байх судас цус минь хизээ мүдгүй ам тавих гэж байна шүү дээ. Үрс та нар ийм их хар муг дүүргэж байвал, энэ бүхнийг хийсэн үйлийнхээ дэнсэнд ирлэг их үрсүүдэд минь очихоо санаарай та. Энэ л их хөрст шороог минь, хатан миний зүрхийг хамгаалan байж, алтан ургийн үрсүүд минь, амин их чадалт үрсүүд минь, хизээ та нар минь үйлсээ ухаж, хийсэн их үйлс болгоныхоо гигийн цагаан зам мурыг нь татуулан байж харах гэж байна вэ? Зөөлөн их сэтгэлээрээ замбуу их твэ цогцлоосон байж болно. Цогцлоосон үнтэй бүхнийг минь тэрл их судас, мах бүхний минь умарт гэж зоос юм бүүгээр чинь тэтгээд байгаа юм уу? Тэрэл сайхан цэл залуухан сэтгэл зүрхээ нэгдэн байгаад, энэ л их хөрс шорооныхоо элбэрэлт дэлхий ижийнхээ үйлс хэргийг ухаж хийсэн бүхний хариуд дэнсэн эрдгийг сануулan байж, үрс та нар оршоод байгаа юм шүү дээ. Энэ цагт хөөх хуйгаа нүмерч, хиц хингэргээ дэлдэж боссон их улаачууд ямар үйлсийг дүүргээд байна вэ? Яах гэж энэхэн нартад буугаад байна вэ? Тэрл их олон үйл хэргийг, үндэс их угсаа язгуурыг нь хизээ нэг таниулах гэж байна да. Мэдлэг их чадварынхаа үйлс их заяанд ор, мөргүүд их хутаг бүхэнд түшиглэн байж, хар мууга эрлэгийн үрстэй илгээн бууж, ерөөл их хутаг заяага дүүргэн бууж, энэхэн нартад эрхэм их үйл хэрэг алтан гурвалжинг мартажтэй. Аливаа нэгэн үйлсийг хийсэн бол үрс та нарт хариу нэхэл, хатуужил, тэсвэр бүхэн эрдгийг умартаа юу? Сэтгэлийн гүнээс үйлдсэн их заяа, их үйл бүхэн, энэ л нартад хизээ мүдгүй их ясаа харуулдаг юм шүү. Амин их чанар, уужим орчлон бүхэн, огторгын ахан дүүсүүд минь хүртэл надад үйл хэрэгээ дүүргэх гэж хайрлсан тэрл их эрдэнэ бүхнийг минь, балчир их үрсүүд минь түнхэн байж, төмөн их амгаланг умартан байж, оюун сэтгэлдээ хийсэн үйлсийгээ их дэнсийг хизээ мүдгүй амсандаа. Хатуу чанга үйлс их хэрэгээрээ хангаан их сүрийг минь энэ нартаас алга болгож орхичхоод,
Хачид их сэтгэлнийг нь үгүй хийчгээд өдгөө юугаар та нар хариулах вүлээд? Үрс та нар эзэн их эдээнийхээ хариу их үсийг мэдэрдэг үсттэй. Ирх ямбаа эдэлсэн их үйл хэргийн, ирх ямбаа түүхнүүлсэн их заяаны харууд хатуу хүтүү үйл хэрэг ирдэг юм шүү дээ. Мэдлэг, ухаан, чадал бүхнийгээ дүүргэн байвал түүнийх нь их дэнс бас ирдэг юм шүү дээ. Дундуур заяагаа дүүргэн байж төвшөт гэсэн, дүүлэн байж хөөрөн байж ниссэн, оюун их хүч, ориглон их сэтгэл, оломгийн цагаан зам нээгдэн байдаг шиг эдэлж хэрхэлсэн эд бүхнийхээ хариу нэхлийг дааж дэлгэх юм бол та нар ямарч эдийг нь эдэл. Түмэн их үйлс сүндэрлэн байлаач түүнийгээ хайрлаж дийлэхгүй бол хатуу их нэхэл бас ирдэг юм шүү. Эвлэг цагаан сэтгэлээрээ оломгүй их оосор бүхэн байдаг шиг. Ирчид таван их түүхээрээ өндөр их ижийн оршин байсан шиг. Иргэх их цаг бүхний, хийх их үйлс бүхний, хариу үйлс бүхэн бас ирнэ шүү дээ миний үрст. Оюун их үйлсээ дүрглээгээд хөрст их шороогоо хамгаалах үйлсээ мартсан миний үрсүүдэд могойн сүүл шарвдаг их үнэний оройн дэд үнэн нь дэлгэгдэх гэж байна. Дэнстэн их тэнгэрийн үрсүүд үйлс их хэрэгэ дүүргэж байна. Хатуу чанга заяатай хамаг их ардын чинь хүртэл дэнслэх, дэнсийн их тэнгэр бүхэн хамаг үйлсээ дүүргэж байна та. Оюун их сэтгэлээрээ цугларсан байж болно. Омглон их зүрхээрээ үйл хэрэгээ дүүргсэн байж болно. Харин түүнийхээ их дэнсийг л танин байдаг юм шүү дээ. Хаад гэд хаадынхаа их сэнти дээр буугаагүй л байгаа бидтэй. Хатад гэд хатан ирэх ямбаа нэхээгүй л байгаа бидтэй. Үрс та нар хүүхд нуруутангууд гэдгийг хизээ ухаарах юм бэ? Хүмүүн их заяаны хөрст их ижигээ хамгаалах үйл хизээ дүүргэх юм бэ? Булгай, боовлгай бүхэн их хар нэг гмийн үрсүүд байна. Төвшин амгалан зүрх бүхэн мохоод байна. Төгөлдөр ариун үйлс бүхэн устаад байна. Энэ л их нарт ертөнцөд энэгүй их үйлсийг дүүргэх хутагтай ирсэн. Улаач игэл жирийн эргүн та нар хизээ үйлсээ ухан байж дүүргэх юм бэ? ертөнд их жарнаараа дүүргэн байх, жарнаараа хар нийгэм бүхнийг нь даран их үйлстэй тэрэл их алтан ургийнхан хаана байна. Ерөөл их цагаан сэтгэлийнхээ 9 их хүслээр нь цогцлон байж, үндэс их угсаа гарвлаа танин байж, яах гэж үрс та нар алдхан биеэрээ энэ нартад ирчгээд байгаа билээ. Гундсан элэгцэн нурсан унсан бүхнийг хамгаалан байх гэж ирсэн юм. Хармуу ертөнцийн 30 бүхнийг дарах гэж ирсэн юм. Үе үеэрээ даран ирсэн юм тэднийх чинь. Түмэн их үеийн түүхүүд өдгөө цагийн инэл их үйлс хэрэгт энэ л нэгэн их үлрэлтэнд давтагдан байна. Нэгэн их жаранд нь давтагдан байна. Нэгэн их жаранд нь цуглараад байна. Хатуу бэрхийг давах их ухаан, алтан их ясанд ч байна. Хатуу хүтүү чанга зовлон бүхнийг давах чадал бүхэн маханд ч байна. Хар альбан тэрэнгийн атгах санаатай шунаг их сэтгэл бүхнийг дарах төвчээр бүхэн сэтгэлд ч байна. Хар ертөнцийг устгах их оюун мэдлэг энэ л их хөх толбонд ч байна. Энэ л их зүрхтэй цээжтэй байж хийх их үйлсийнхээ хариу нэхлийг умартлаа гэж үү. Хийх үйл хэрэгээ хаана гээгээвэ та нар минь.
Энэ л их хийх үс бүхнийг нартын их хөх толботойгоо хаана орхиов вэ? Идэлхэн их бүхэнд чинь хар муу сүнсүүд нь шунаж байдаг юм. Ирхэлсэн их ямб болгонд чинь хар муу бүхэн наалтаж байдаг юм. Сансан мэдсэн зориглсон бүхнээ хийж дүүргэхээ байвал харын дээд хар, гмийн дээд нийгэм бүхэн ойртоод л байна шүү дээ. Төвшин дэлгэр амгалангаа най их тухаа умартаа дүрсүүд тэрэл их ирэх ямба гэм байж үйлс хэрэгэ хизээ хийх юм бэ? Мөчөөс мөчөд хармуу сүнсүүд хүчээ агсаж байна. Хүмүүн алтхан үрсэд оршоод тэнхийг авч байна тэд. Алтан их утастай, амин их чанартай бил. Оломлохгүй их цагаан хүсэлтэй бил. Ижилдэн байж ирдэг заяатай. Ингүй их олон үйл хэргийг сануулan, таниулан ухуулах үйл үйлстэй нь билээ миний хөрс. Эзэн эрхийн их үнэнд сүгдэг цаг нь ирнэ. Ирлэг их үрс бүхэнтэй золголтон байх. Дэлхийн их жаягийн үйлстэй онгод бүхэндээ хөөрөлдөн байх мөчүүдэн ирнэ. Түмэн их үйлсээр нь товчлонхон байж, элдв шалдав их үгсийг гэм байж, хар их ертөнцийг даран байж, босоо оршихын их үндэс бүхнийг, сэрхүү бүхнийг сэрэн байвал энэ нартад дэлхийн ижи хамгаалан байвал хүмүүн их төрлөө олон байж ирсэн бас нэгэн их үйлс чинь дүүрч байгаа юм а. Морой унсан бол үрсүүд та нар морой унсны гавья шид гэжээ мэдрэндээ. Алтан их ясаа таньсан бол агваа ил ертөнцтөө ямар үлсийг дүүргэх гэж ирснэ санандаа үрсүүд минь санана. За үрсүүд идэлсэн ирэх ямбын хариу бүхэн хатуугаар ирдэг юм. Мэдсэн их ухаан мэдлэг бүхний хариу үйлс бүхэн зөөлнөр ирдэг юм. Бас нэгэн үнэн энэ л юм да. Хөх тэнгэрээс хөрст алтан дэлхийд ирэн байх тэрл их ухаан мэдлэг бүрийг тосон авч хар гэмээ ирэх цагийн 8 их цагаан хэн болгоороо тоо. Ухсан төнгсөн болгоныг чинь хариуд үр удмын хэлхээтэй чинь ургашгүй бас өөрсөдтэй чинь хөөрөлддөг гэдгийг дахин сануулъя. Энэ бол хөх тэнгэрийн их сургууль, энэ бол тэрл их алтан гурвалжингийн гэрээт их үйлс юм шүү дээ. Үнэн худлыг дэнслэн байдаг, ирлэг их хөөгдөн байдаг. Энэ л их ирэх ямбыг мэдээлэн байдаг, ховчих онгодууд нь байдаг юм шүү. Ховчих онгодын дамнуулан хэлэх үг бүхнээр өндөр их тэнгэрийн үйл их хэргийн үнэн мөнийг дэнсэлдэг өвгдүүдийн сонорт эхнээсээ хүрээдэл байгаа та. Унсан морой шинжиж уйж дийлэхгүй бол унсан мориндоо чирүүлж үхдэг гэдэг үгтэй. Утга нэгэн болгон ухац гадаа миний өрсөд. Уужуу тайван сэтгэлээрээ бодон байж ухац гадаа. Ерөөл их хутгаараа үнэн мөн их жаяга буулгаж байгаа. ертөнц их жаяга сануулan байгаа шүү дээ. Омглон их сэтгэлтэй, огшуун их зоригтой өрсүүд минь ямар их үйлс дүүргэхээ дахин ухацгааж байвал дэмтэй дээ. Эвлэг их зөөлөн сэтгэлтэй ижийн нарын сэтгэл бүхэн нь сэмрээд нулимс бүхэн нь 70 мэт урсаад байна. 70 мэт урсах тэрлэх нулимс бүхний үйлс их хэргийн үнэн мөнийг дэнслэх зүрх зоригтой юм шүү дээ миний өрс. Үнэн мөнийг дэнслэн байх ухаантай юм шүү дээ миний өрс. Алтан их утастай, амин их чадалтай та өрс. Хөх их Монголынхоо эзэн нь хинбэ гэдгийг ухсан бол хийх үйлс бүхнээ
танин байж үнэн мөн жаяга санан байгаарай минь.